Улсын их хурлын гишүүний хувьд бас улсын их хурлын чуулганы одоо энэ дээрээс энэ зарчмаа олоодаа дараа хэлж байгаа. Ер нь өнөөдөр ийм хүнд үед бол бид нар юун баярлах, цэнгэх бүх одоо нөөцөө, хүний нөөцөө, санхүүгийн нөөцөө бүгдийг л одоо энэ ковидыг даван туулах зарцуулах хэрэгтэй. Энэ бол зүгээр нэг одоо хямрал бас биш. Энэ бол маш олон хүний амнаас одоо авч удаж байгаа ийм одоо аюултай хямрал байгаа. Бараг дайны байдалтай зөрлөж болно. Тэгэхээр хоёрдугаарт бол бид бас зөвхөн чуулган дээр үгээ хэлээ суух шин сэвэл мэдээллээр өөрсдийнхөө үзэл бодлыг өөрсдийнхөө пэйж хуудасаар байнга илэрхийлж байгаа. Тэгэхээр өнөөдөр эмэгтэй гишүүдийн бүлэг бас ярилцаад ер нь одоо бид нар бас санаачлаг гаргая гэд одоо ярилцаад ер нь наадмыг хойшлуулъя гэсэн ийм зүйл ярьж байгаа. Тэгэхээр улсын их хурлын одоо 76 гишүүний 13 нэм санаачлаг гаргана гэдэг бол өөрөө бас нэлээд том одоо санаачлаг байгаа. Ингээд хүмүүс бас манай санаачлагт нэгдэх баха. Тэгэхээр баяр наадмыг бол хойшлуулъя. За хойшлуулъя гэдэг нь бол тодорхойгүй хугацаагаар жишээлхэд олимп хүртэл хойшлж болоод байна. За дээрэс нь бид өнөөдөр энэ ард иргэдтэйгээ хамт энэ даван туулж чадах юм бол хизээч хийж болно сайхан баяр эсэл гэдэг чинь баярлахын нэр шүү дээ. Нөгөө төгөр нь хүүхдийн эрх маш их зөрчигдөх нэ гэдэг хүмүүс их эмзэглээд байгаа. Яг тэр хүүхдүүдийг нөгөө хичээлд нь явуулдаггүй, яэш өгүүлдэггүй, гэрээсээ гарахгүй хэрнээ яг өөрсдийнхөө баяр цэнгэл зориулж ингэж олноор нь бөөгнүүлэх нь буруу гэдэг. Хүүхдүүд ялангуяа ихэнх нь вакцинд хамрагдаад байгаа. Тийм учраас би бас энэ хүүхд хамгааллын хуульд оруулж байсан ерөөсөө энэ даатгалгүй хүүхдүүдийг одоо оролдуулахыг хориглосон. Амь насанд нь эрсдэлтэй уралдаан тэмцээнд оруулахгүй гэж заасан байгаа учраас бид бас энэ санаачлагтаа бол нэлээд идэвхтэй оролцож байгаа эмэгтэйчүүд, ээжүүд гэдэг утгаар бидэнд бас маш их загтал ирж байна, гомдол ирж байна, санал ирж байна. Тэгээ бид бас бидний санаачлага дэмжих баха гэж найдаж байна.